За би 1972 онд Увс аймгийн Давс сумын сумд Даваагүйгийн 9 хүүхдийн дөрөвдөх нь болж төрсөн. За манай ханыг Увс аймгийн Давс сумын харьяат Дагвын цогцлмаа гэдэг. За Увс аймгийн холбооны газар насаараа ажиллаад тэтгэврт харсан. Одоо за бид нэг хүүхэдтэй, нэг охинтой, нэг охин маань одоо энд өв залгамжлаад хөгжимчин болсон. Ажиллаж байна. Тэгээд хоёр одоо Сэлэнгэд бас манай хань Сэлэнгэд бас холбооны газар Сэлэнгэ аймгийн холбооны газар бас ажиллаж байгаа. Дахиад болцож ирээд бас Сэлэнгэ аймгийн Увс аймгийн холбооны газар ажиллаж байгаа. Тэгээд тэтгэврт харсан. Тэгээд 1981 онд 1-р ангид ороод 89 онд Давс сумын 8 жилийн сургууль төгсөөд 90 онд Хэлийн цэргийн 030-р ангид Ховд аймгийн үед сумд Хэлийн цэргийн 045-р ангид цэргийн алуу хаахаар яваад Хэлийн цэргийн 0130-р ангид хөгжмийн салаанд алуу хаагаад тэндээ 1992 онд ахлагчийн игнэнд улираад 92 онд ангида хөгжмийн даргаар улиран ажиллаж байгаад 1992 онд 94 онд Увс аймагт Хэлийн цэргийн 0245 дугаар ангид шилжиж ирээд тэгэхэд энд одоо цэргийн анги гэж байгуулаг элийн төлөөлөгчийн аппарат гэж байсан. Тэгээ хөгжмийн залаа анатараа тийм байхгүй. Тэгээ нэг жил 94 онд ирээд нэг жил Давсны заставд харуулын дарга хийгээд 94 онд цэрэгтэй болоод тэгээд соёл хүмүүжлийн алуу гэж байгуулагдав. Тэгээд намайг ороход улс төрийн орлогч гэж Дамдас руу тэгэхэд хошууж байсан. Дамдас руу шиж байлаа. Тэгээд 95 онд цэрэгтэй болоод соёл хүмүүжлийн алуу гэж байгуулагдаад кино механикчаар Прүсэн гэж хүн орсон. Тэгээ гуруулаа болоод Прүсэн гоног эргүүлдэг кино механик аппараттай байсан. Тэгээ 3 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Тэгээд цэрэгтэй болоод тэр жил 96 онд энэ байралда шилжиж ирээд тэгээд соёл хүмүүжлийн юунд чинь бас өргөжөөд соёлын төв гэж байгуулагдаад соёлын төвийн арга зүйч, соёлын төвийн дарга, сэтгэл зүйч, цэрэгтэй болцсон сэтгэл зүйч энэ төр гэдэг тийм байгуулагдаад за тэгээд 1998 онд Хэлийн цэргийн дуучин чуулгын дарга хурандаа Төмөрбат гэж хүн ярахлуулсан урлагийн бригад Хэлийн цэргийн дуучин чуулга ирээд тэгээ гүйлгээ орондоо та ярьсан юм шиг үлээ. Тэгээд танах хөгжмийн салаатай болмоор байна манах гээд тэгээд намайг Төмөрбат урандаа нөгөө тэнд хөгжмийн дарга байсныг мэддэг учраас танад ийм хүн байгаа энэ тэгээд тэгээд бид хоёр ангийн дарга дууч чана гээд орсон чинь Хэлийн үлээр хөгжим байгуулж чадах уу гэж чаднаа гээд тэгээ байгуулахаар болоод 051 дээр гэдэн сар болоод бас нэг дадлага хийгээд Нэмжав гэж хүн дээр дадлага хийгээ курс маягийн сурч байгаа мó тэр чинь. Тэгээд ирээд 9 сард ирээд тэг хүүхдүүдтэй юу яагаад сургуулиудаар зар тавиад тэгээд 60-70 хүүхдээс 8 хүүхд шалгуулж аваад тэгээд хөгжмийн салаа гэдгийг байгуулсан. Тэгээд хөгжмийн салаа гэдгийг байгуулад тэрнээс хойш хөгжмийн салаан дараагаар тэтгэврт хартлаа хөгжмийн дарга 2005 он хүртэл ажиллаад 2005 оноос Сэлэнгэ аймгийн Хэлийн цэргийн 0243 дугаар ангид соёлын төвийн дарга 2009 он хүртэл хийгээд тэгээд 2009 онд буцаж энэ ангидаа ирээд хөгжмийн дарга хийж байгаад 11 онд тэтгэвртээ гарсан байгаа. За 1998 онд анх хөгжмийн салаа байгуулад энэ өрөөний сангийн өрөөнд энд хаалгыг хаацсан байна. Энэгээр дэше гардаг шаттай эндээ хаалгатай. Бас энэ өрөөнд сангийн өрөөнд
байлаа анх гэж. Энд нэг жил намар байгуулагдаад тэгээд хавар хүртлээ энэ жил 90 бараг 6 сар болсон баха. Тэгсний дараа энтлийн энэ өрөөнд ороод энэ одоо ийм шилттэй ийм өрөө байсан. Бас жижиг өрөө. Тэгээд одоо энэ өрөөнд дараа жил энэ өрөөнд байлаа. Энэ байхгүй байсан өрөө. Энэ өрөөнд л байлаа шүү дээ. 10 гэдүүлээ. Тэгэл одоо өглөөнөөс аваад орой хүртэл хөгжим бэлддэг. Тийм байлаа. Сангийн өрөөнөөс энтлийн шилттэй тэр юуны өрөөнөө байжгаад тэгэд энийг Сичээр базаас манай анги худалдаж авсан. Тэгээ балгасуулсан байсныг. За та нар энийг засч аваарай гингут. Энийг засаад энэ дээвэр дээрээс 30 машинд Баатар зэрэгт жолоочоор 4-30 машин сонгос ачаад. Тэгээ доторхын цэвэрлээд шохоодаад, шавардаад бүгднгийн янзлаад тайз майз шал мал бүгднгийн солиод цахилгааны нэтэрэ бүгднгийн монтаж юм бүгдийг хийгээд тэгээд намар 11 сард ашиглалтанд нэгээд бид нар орсон. Тэгээ ороод тэр үйл өвлжөөд хаварна. Эмнэлэг тэнд одоо хөгжим байгаад байсыг дахид эмнэлгийг ийш оруулаад бидний тэр талхны нөгөө гоймгийн байранд буцааж оруулаад Элийн зэргийн дууж гэж уулгыг Бот хоёр гээд дэвтрэнд ирсэн. Тэгээ сарын сургуульд явсан. Тэрийг над бас их төвших болсон. Яг жигдрүүлчихэд нэг сар юу хийгээд сургуульд явуулаад тэгээ явсан энэ байран дотор. Тэгээ энэ байран дотор чинь зураачтайгаа намсраагаа зураач байсан. Сэлвэрчин мигмэрж байсан. Тэгээд уран чимэг байсан, гэрэл цог байсан. Тэгээ бүгднгээр соёлын төвтэйгаа зураачтайгаа хөгжимтэйгаа бүгд энд багтдаг гэсэн. Тэгээд нүгээд хөгжим дангаараа тийш орсон. Тэгээд жижигэрэл. За тэгээд дараа нь цагаан байшингаар бас энэ өрөөнд орлоо. Энэ сүүлд нөгөө гоймонгийн өрөө байсан жижигэрэл. Энд бас 2004 онд энд байж байгаа 4 оноос одоо байгаа байралд. Тэгээд үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Одоо тэрнээс хойш тэр одоо 2004 оноос хойш тэр өрөөнд байгаа. Одоо нэгээс 1 2 3 цагаан байртай 4 тэрдэл 5. Тэгэл байж байгаа да. За тэгээд цагаан байрнаас тэр талхны гоймонгийн байранд байсан тэрэнд орчоод тэгээд энэ жолооч нар байсан. Тэгээд жолооч нарыг энэ талд нь оруулаад биднийг 2004 онд иш энэ рүү шилжүүлээд энэ өрөөнд 2004 оноос хойш ингээд байгаад байгаа. 2098 оны 11 сард байгуулагдсан. Манай охин 98 оны 8 сард гарсан. Тэгээ манай охин одоо энд ажиллаж байгаа. Оросын олооны улсад хөгжим сургуульд саксофонч нар төгсөж ирээд тэгээ одоо энд ажиллаж байгаа. Бас аавынхаа байгуулсан хөгжимд ажиллаж байгаад би бас их баярлж явд юм оо тэгээд. Тэгээ манай гэдэн шавнэр одоо ингэж өргөлжлэл байж энэ даа тэгээд. Бид нар ажиллаж байхад застав харуулуудаар урлаг сайхнаар үйлчлэл тэгэлжтэй манайх ч одоо 10 заставта засгтын заставаас дөрөгийн застав хүртэл тийм участок хариуцж байсан. Тэгээд засгтын заставаас бүх харуулуудаар яваад дөрөгийн заставын харуулууд ингээд явхад яг сар явдаг байлаа. Тэгээд өвөл 2 сард 66-гийн гүйцэн дээр тэгээд хэдүүлэхнэ явдаг байлаа шүү дээ. Тэгээд яг ингээд бүх харуулуудаар яваад заставуудаар ингээд яваад бүжиг явуулаад концертаа тоглоод киногаа гаргаад тэгээд киноны аппарат чинь нөгөө томоо ингэж ястдаг дээр үе тийм аппаратаа явдаг байлаа. 2001 онд одоо комментатор байгуулагдаад баруун төрөний комментатор байгуулагдаад тэгээд 5 заставаар явдаг болоод бас участок нь жоохон богинодаад нөхцөл техник юм арай гагав программергаар бүтэн машинд явдаг болоод тэгээд одоо урлаг юмараа үйлчлдэг хэлжтэй сайхан байд юм уу заставд
яваад очдөг. Одоо шалгалтын бэлэг биш болох дээр бас аваар ханддаг. Сайхан нэг ороо хөгжилдөх юм бай, нэг болоо сайхан бүжиглэх юм байд гэдэг сэтгэлээр застаах маш сайхан хүлээж авдаг. Маш сайхан мэддэг. Маш сайхан сэтгэлдэлж хоцордог. Тийм одоо дахиад хөрөөд яриа л гэдэг. Тэгэл дахиад дараагийн улирал жил 4 удаа гэхэр чи одоо 10 жил 40 удаа явна гэсэн үг шүү дээ. 10 жил 40 удаа явна гэсэн. Тэгэд би ч одоо 20 жил боллоо гэхэд 40 май явах юм шүү. Май бараг 100-аад л явах юм байна л дээр нь бус үе дээр бас ганцаараа ч явж исэн. За миний одоо анхны шав одоо Батцэрэг гээд Дэвтүрэнда тэтгэврт гарцсан одоо Батцэрэг байна. За Менчимд гээд сүлжүүлэгт насаараа хөгжим тоглолтод бас эндээс шууд сүлжүүл рүү шалгалтайгаад очиод тэнцээд нэгээрээ яваад бас тэтгэврт гарчлаа. Алтан гэрлийн анх хоёр гээд одоо энэ Чанцал дулмд дуулаад байгаа Алтан гэрлийн анх хоёр байлаа. Энх болсон гээд одоо Сэлэнгийн 101-р отроод ажиллаж байгаа Дэвтүрэндээ золтой. Ган зэрэг гээд байгаа соёлын их сургуулийн зурглаач яа гэдэг дандаа цэргээр яваагүй дандаа урлагаар явсан байдیں۔ Ерөнпил гэж байлаа. Ерөнпил одоо эндээс би 311-р ангийн хөгжмийн салаа бас байгуулсан 2001 онд байгуулсан. Тэгээд энд хөгжимчин байсан шав анхны шав. Тэгээд баруун төрөний хөгжмийн дарга байж байгаа соёлын их сургуулийн хоорместринг аваад тэнд хоормест бас урлагийн мэргэжилтэй Ерөнпил гэж байгаа. Эрхэнбаяр гэнэ жоо нөхрөө жоохон жижигхэн тэгээ гүржав генералтай зураг авах болоод тэр жил аюу яажсэн жоохон хамгийн жоох утган сүрэн байна. Манай автгаагч авар утган сүрэн жолоожсэн Баатар зэрэгт ахыг мачин гээд ингээд 8 гөгт аваал тэгэл ихсэндээ тэгээд тэрнээс чи хоош ягаад ингээд суулгадаад байдаг гэхээр насанд хүрээд яваад сургуульд явдаг нь сургуульд яваад Хилийн цэргийн дээдд яваад явсны дараа дахиад дараачих нь өхөн хангалтаар дахиж хөгт аваад ингээд аваад аж тэгэл 100-аад хөгтөл авсан юм байлаа. Одоо ингээд тоолоод байна. Тэгж одоо тэгээд хамгийн сүүлд би 8 хөгт Сэлэнгээс ирээд 2009 онд ирээд 8 хөгт авсан. Хамгийн тодхон шавь зэрэг. 8 хөгт аваад тэгээд нөгөө 1 жил 13 та хөгтөд 14 та болонгууд нөгөө дээрээс юу хөөхөд авч болохгүй Хилийн зэрэгээс хөгжмийн салаанд хөөхөд 10 заавал насан турш ахлагч нар байх хэрэгтэй гэдэг. Юу гараад тушаал гараад тэгээд нөгөө хөгтөж 8 үлэнгийн бүгднгийн юу яагаад энэ гизэл одоо хөгжмийн сургуульд хөгөөр нь яваад л. За яг 4 жилийн дараа 18 та төгсөж ирнэ. 18 та төгсөж ирэхэд мэргэжлийн саксофоноор одоо тубаар, турбагаар ингээд бүгднийг хөгөөр нь 8 хөгт явуулсан. 4 жилийн дараа ирэхэд 8 хөгт мэргэжлийн 8 хөгт байхаар эндээс самбуу мэргэжлийн байсан. Тэгээд ингээд 8 хөгт мэргэжлийн 8 суулгах юм байна. Мундаг гоё хөгжим гарах хэвээр тооцоолоор явуулаад 8-аар төгсөж ирээд нөгөө ангийн дарга сольгдоод нөөдөлж тавих гэж. Гэрээ байгуулсан даргын сольгдоод тэгээд нөгөөдөл чинь за Хилийн зэрэгт орохгүй. Тэгээд одоо тэгээд зарим нь сургуулийн дуу хөгжим багш нар болоод зарим нь шилжүүлэгт байгаа. Баян Монгол чуулгад тэгээд энэ ардын дуу хөгжмийн чуулга Монголд гэдэг сураад явж байгаа. Хамгийн сүүлд чинь утгын шав нар тэр нэлээд өргөж энэ салаа. Бараг 100 гаруй шав ингэж солигдож явсан юм байлаа. Одоо гэхэд соёлын тэргүүний ажилд наруу гээд офицер одоо өдөртөх албан тушаал ашиж байгаа цэргээр явсан бас 1-10 гэдэг байгаа. Тэгээ бусд нь дандаа харуулын дарга марга ахлагч нэ тэргээд тэгээ бусад ангиудаар бас Хилийн цэргийн ангиудаар шилжин ажиллаж явж байгаа тийм хөгтөд байгаа. Тэгээд соёл хүмүүжлийн албанд одоо хөгжин зүтгэж байсан хүмүүс за дамжрын уушаас эхлүүлээд
ганц үгээ хошууж байсан. Ганц үгээ хошуужийн дараа гэрэлцэг байсан. Тэгээд томог бүрүүд орж намайг тэтгэвд гарах хүртэл хамт ажилласан. За тэгээд олон хүмүүс байна доо. Одоо зөвхөн дараагаар ажиллаж исэн хүмүүс. Зөвхөн манай албанд хамт ажиллаж исэн мөр зэрэгч байсан хүмүүс. Бүрүү сангах уран чимэг байгаа. Энгийнээс оюун цэцэг байгаа. Эрдэн цэцгэгч байгаа. Нэр байсан. Буян жаргалагч байгаа байсан. Эрдэн жаргал байгаа. Одоо манай энэ шавнараас тэгэл одоо юуны бацсаа тэгээд зөндөө хүмүүс үйдөө ер нь одоо мөр зэрэгч ажиллаж байсан. Тэгээд 2003 онд Хилийн цэргийн 70 жилийн агаар Хилийн ставын хардсан бүсгүй гэдэг дуугаар анх клип хийгээд за энэ дууг би 1995 онд сурсан дуу. Тэгээд одоо автор мэдэхгүй хэн зохиосон, хэн хөгжмийн зохиосон мэдэхгүй юм байсан. Тэгээд 2003 онд Бацхөрөндө санаачлаад ерөөсөө энэ юун дээр Бацэг энэ цагрын застав дөнгөж нээгээд нээлттэн дээр би дуулаа. Тэгээд дөнгөж Бацхөрөндө дөнгөж ирчихсэн байсан. Ямар гоё дуу гэдэг. Энийгээр ерөөсөө дараа жил 2003 онд Хилийн цэргийн 70 жилийн агаар ийм клип хийгээд санаачлах гаргаад тэгээд клип хийхээр болоод авторыг хаагаад тэгээд энэ ангийн захирагч нар тэр үеийн ангийн захирагч нарын одоо уриалга гаргаад тэгээд уул нь 2009 оны операцийн үеэр бүх цэргийн ангиуд Хилийн цэргийн ангиуд манай 45 дугаар өдрөд ирсэн. Тэгээд энэ урлагийн бригадаар яваа тэр ирсэн ангиуд тэрчгээр бүгд энэ дуу сураад Хилийн цэрэг ангиуд тэрчгтээ мэдсэн сурцсан байсан үеэлдээ. Тэгээд тэр дуугаар клип хийгээд Монголын ард түмэнд яг тэр үеийн дөнгөж Монголын үндэсний радио телевиз байсан ганцхан. Тэгээд тэрийгээр нөгөө зохиолын хит 10 гэдэг юм нэвтрүүлэг явдаг байсан. Яг жил хит 10 дотор явсан. Эхний 5. Эхний бараг жилийн чинь эхний хагас нь эхний 5-д яваад. Тэгээд анх дуулахдаа тэгээд нөгөө автор яаж болж явсан гэхээр 70 жилийн агаар клип хийхээр чинь нөгөө автор хэрэгтэй бол хэн зохиосон, хэн ая зохиосон болдог. Тэгээд судлаад явах дээр Максаржав аяын зохиосон бол Шавдрын дулмаагийн зохиосон болж дараа. Тэгээд Максаржаваагаар хаасан чинь өөр Монголд байдаг болж тараад. Тэгээд Шавдрын дулмааг хаагаад олоод амралтанд байх тэр нөгөө Хилийн манай сонь Хилийн манай соньны сурвалжлагчтай хамт яваад. Тэгээд Шавдрын дулмаагааш уулзсан байхгүй. Зөвшөөрөл авахгүй болохгүй. За ингээд таны ийм дуунаас Хилийн ставын харамт бүсгүй гэдэг дуугаар клип хийх гэж байна. Ингээд 70 жилийн хойд зориглаад гэдэг чи мэддэг. Тэгээд ямар тийм дуу байхгүй шүү дээ. Над тийм дуу байхгүй. Тэгээд одоо халид дуулаадахтаа гэдэг чинь тэгээд дуулсан чинь өө наа чинь Хилийн ставын харамт бүсгүй гэдэг дуу биш. Зүрхний наран гэдэг дуу байхгүй юу. 1986 онд энэ Дорногойн отрядд явж байгаад зохиогоод нэг хамгийн сүүлийн застав дээр очиад байгаа. Тэр чинь нэг уран бүтээлийн нэрэлдэг яруу найр шиг хөгжмийн зохиолчд хамт ингэж явдаг. Уран бүтээлийн нэрэлдэг гэж. Тэгээд явахдаа одоо яаж бид нэр одоо хоосон явах вэ? Энэ заставуудын сайхан дуу зохиоч явъя гэдэг. Тэгээд дуу зохиогоод өглөө явахдаа тэгээд ийм дуу зохиолоо гэдэг нэг Морины бат хоёргоо явсан тэнд бас Морины бат хоёргоор дуулуулаад тэгээ ноттыг нэлээд гэж байгаа явсан юм байна. Тэгээ тэрнээс хойш юм хүнээ дуулаагүй. Тэгээ тэр заставд алуу хаажсэн цэргээс би 95 онд сураад тэгээд нөгөө нэрийг мэдэхгүй учраас Хилийн ставын харамт гэхэд ихний мөрөөр нэрлээ тэрчгээр тэгээд Шавдрын дулмаагаа тэгээд за тэгээд чи тэгээд зар яатсан бол нэр өгсөн бол тэрчгээр тэгээд Хилийн ставын харамт бүсгүйгээр яваа. Уулнаач зүрхний наран гэдэг дуу байсан. Тэгээд 90 дуулагддаг байсан. Тэгээд чи гаргаж ирлээ баярлалаа. Тэгээд за амжилт хүсье гээл тэгэл хийлгсэн дуу да. Тэгээд жил гарам гитарууд яваал тэгэл дараа нь Болдбаатар дууссан. Тэгээд Болдбаатар дуулахад чинь одоо тэгээд нөгөө
зөвшөөрөл авсан аваагүй гээд шар сонин дээр чинь дуучин лувсан юм дуучин Болдбаатарт Харнуутан бөсгөөг 500 мянган төгрөгөөр заржээ гэдэг томоо гарч ихтэй нэг ёо гараад тэр чи юу 500 мянган төгрөг тэр чи нэг юу яах хэрэгтэй байлаа л патент гэж патентчул би дуулчаад нөгөө патентчулч явуучих хэрэгтэй байл би тэрийг мэдэх гэж дуулчаад өрөөдсөн тэгээ нөгөө патентчлөгөө дуулж хинч дуулж бол яаж дуулж тэгээд бас нэг нутгийн нэг сайхан дуучин тэрүүгээртэй дуулаад тэгэл одоо сайхан гавьяат болцсон л байна. Сайхан л байна. Сайхан дуу. Тэгээд тийм төвхтэй. Тэгээд тэр нэрээрээ 2003 онд нэг сард тоглолт хийгээд энэ усын драмын театрт тоглолт хийгээд 9 удаа тоглосон. Өдөрт 3 удаа. 3 өдөр. Хүүхэд 2 удаа, том хүнд 1 удаа тоглоод. Тэгээд уул нь 2 удаа тоглодог бас. Тэгээд тоглож ирсэн. Дараа нь үзэгчийн хүсэлтээр дагш тоглоод пиг дүүр нь 9 удаа тоглож байлаа. Тэгээд дараа нь дахиж зүрхний нарга зүйдний нутаг гээд клип хийсэн. Балжганбатта бимжөө хөгжмөс болж бимжөө дугаар клип хийгээд тэрний нэрээр бас клип бас нэг тоглолт хийгээд дахиад Эрдэнэ жаргалтаа хамтарч нэг тоглолт хийсэн. Тэгээд дараа нь Сэлэнг аймаг яваад Сэлэнг аймагт нэг тоглолт хийгээд дахиад би даасан тоглолт. Дахиад одоо энэ юуны Элин зэргийн дуугийн чуулгын ставын дараа дитурнда продюсер мэдээр хамтарч нэг Сэлэнг аймагт тоглолт хийлээ. Тэгээд дахиад буцаж ирээд хамгийн сүүл тэтгэврийн хурданд 11 онд эх орон тайван байна гэдэг нэртэй би даасан тоглолт хийгээл тэгэл тэтгэврт гарсан да. Дарж ажиллаж ясан мөр зэрэгч надтай хамт ажиллаж ясан Ховд аймгийн Уян цумын 0130 дугаар анги, 0245 дугаар анги, 0243 дугаар ангийн хамт олон та бүхэндээ эрүүл анги хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За 45 дугаар ангийн маань 50 жилийн болж байгааг тохиолдуулна. Мөн надтай мөр зэрэгч ажиллаж байсан офицер ахлагч ангийн ажилчид та бүхэндээ 45 дугаар төрөдийн 50 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж эрүүл анги сайн сайхан бүхнийг хүсье.